Дэлхийн алдарт тамирчин Лионел Месси маань Аргентины нэг жижигхэн Росарио гэдэг хотоос Силя гэдэг имэн хөл бөмбөгийн академид хөтлөөд аваач өгчээсэн юм байна. Тэгээд тэндээсээ дэлхийн томоохон од болон гэлцжээ. Лионел Месси маань Росарио хотын ерөнхий боловсролын 66 дахь сургуулиас гарч ирсэн гэж боддоо. Яг Монголын тэдгээр сургууль гэдэг шиг. Тэгэхээр та нарт ч гэсэн боломж байгаа гэсэн үг шүү. Лионел Месси маань 10 жилийнхаа ангийн охин Антонеллатайгаа одоо хүртэл домог тайрыг бүтээгээд явж байгааг та бүхэн мэдв үү? Месси Антонелла хоёр бүр хүүхэд байхдаа буюу Мессиг ердөө 5 настай байхаас бие биенээ мэддэг байжээ. Тэд Антонеллагийн үеэл Мессигийн найз Лукас Скалиагаар дамжуулан танилцсан түүхтэй. Месси бүр Багдад хүн зориулж нэг өдөр бид хоёр болцох болно гэж загтал бичдэг байсан гэдэг. Тэрээр өдгөө алдарт загвар өмсөгч гэлээ. Антонелла Аргентин чүдний эмч мэргэжлэр суралцж байгаад дараа нь нийгмийн харилцааны чиглэлээр төгссөн боловсролыг чухалчилдаг нэг юм. Диснейн үнэн чөтмөшрөгч Антонелла Диснейн хүүхдийн кинонуудад маш их хайртай. Тэрээр Месситэй хамт Диснейлэндээр аялах дуртай бөгөөд гар дээрээ Диснейтэй холбоотой шивэслэг эвддэг. Амжилттай бизнес эрхлэгч тэрээр өөрийн гэсэн гутлын брэнд болон хүүхдийн хувцсны Enfant хэмээх брэндийг эзэмшдэг бизнесийн салбарт хүч үзэж яваа дайчин эмэгтэй юм. Тэрээр маш олон сая дагагчтайч олонний анхаарлын төвд байхаас аль болох зайлсхийдэг. Ярилцлага өгөх нь ховор бөгөөд гэр бүл хүүхдүүдийнхээ хүмүүжилд гол анхаарлаа хандуулдаг байна. Тэд хоёулаа Росарио хотод төрж өссөн юм. Месси Барселона руу хөл бөмбөгийн карьераа хөөхөөр явах үед ч түүний зүрхэнд хайрын гал ассаар байсан юм. Харин тэдний харилцаа 2005 онд Росарио хотод болсон нэгэн харамсалтай үйл явдлаас болж албан ёсоор эхэлсэн гэхэд болно. Антонеллагийн хамгийн сайн найз нь автомашины осолд орсны дараа Месси түүнийг тайвшруулж эмчгээр Барселоноос шууд Росарио руу нисэж иржээ. Энэ мөчөөс эхлэн тэдний харилцаа илүү гүнзгийрч Месси түүний хувьд жинхэнэ баатар нь болсон гэдэг. Месси дэлхийн хэмжээний супер од болсон ч хурмаа Парис эсвэл Барселонод биш, төрлөх Росарио хотод хийсэн гэдэг. 2017 онд болсон энэ хурмыг аргентинчууд 100-ны хурм буюу The Wedding of the Century гэж нэрлэдэг. Хурм Росариогийн City Center зочид буудалд болсон юм. Дэлхийн алдартай хөл бөмбөгчид Неймар, Суарес, Пике гэх мэт бүгд энэ жижиг хотод цугласан. Месси хурмынхан хоол ундааны хэсгийг Росарио хотын буйны байгууллагуудад хандилан өгч байжээ. Тэд одоо ч амралтаараа Росарио дахь The Fortress хэмээх харштай амралтаараа очих дуртай гинэ.